Өмнө нь миний хувьд тэр маш их гэмтэлтэй үстэй одоо маш олон жил тэр нэг чанаргүй бүтээгдэхүүнээр үсээ одоо ингэж цайруулалт олон өнгө гаргалт тэр бүгдийг ингэж хэрглэж яхад хүний үс ингэж хатуураад ард сайгаад тэгээд одоо ямар ч мэдхгүй би одоо тэр үед бол би маш их үсэндээс анхаарал маш их одоо ингэж юмнууд өөрийгөө хэрглэж ийн л гэж боддог байсан. Гэтэ ерөөсөө надад тийм үр дүн өгж байгаагүй. Сүүлрээ би бүр баг энэ салонд би үсээ хусуулъя гэж орж ирсэн байхгүй юу. Одоо ингээл болида одоо ингээ хусуулъя. Тэгвэл ингээд нэгдүгээрт одоо бид нар ингээд ороогоод одоо өнөөдөр шиг тийм ингээ гой ороогоод янзлыг гэсэн чи хэв авахаа болдог нэгдүгээрт хүний ус. Хоёрдугаарт ямар ч будаг авахаа болдог. Маш их гэмтсэн ус. Гуравдугаарт тийм ингээд байнгын л ингээл нэг тос түрхэл ингээл явж байхгүй юм бол шууд ингээ маш их ард зайдаг хэвэнд ордоггүй гэсэн. Тэгээ будаг авдаггүй. Ингээд маш их хуурай шилттэй. Тэр нь ингээд харахад л мэдэгдэжээдэг. Тийм болдог байхгүй. Тэгээд би үсээ бүр тэгж бодсон байхгүй. За одоо нэг удаа ингээ гүрээгээд үсээ хусчтiin билүү гэд. Тэгж би бодож анх орж ирж байсан. Тэгэхэд манай одоо Даашка салооны маань бас хамт олон Даашка өсчин Даашка агч маань болохоор юу гэсэн бэхээр мэдүү чи юу яа хусах амархан. Тэгээ хусах бол ерөөсө 2 минутын ажил. Гэхдээ миний дөө жоохон тисэд одоо хамгийн түрүүд би энэ уураг энэ тижээлийн шампунаар хэрэглэж үзчихсэн байхгүй. Тэгээд эндээ салон дээр ирж би бас үйлчлэгээ аваад тэгээд миний дөө чи өдөр бүртээ өвсөө угаахтаа энэ шампунаар угаагаад энэ уурагаараа зайлаад одоо ингэ ганцхан сар тисэд үсттэй хоёул өөр дөнгөнд харъя. Тэгээд бүр надад тэгжсэн би одоо ингэ чавс мөнгө авахгүй. Тэгээд чи энийг зүр хэрэглээд яваад ир. Харъя хоёлаа. Хэрвээ чамд ингэ үр дүн гарахгүй байх юм бол хусах бол амархан шүү гэд. Тэгсэн чинь би яг 1 сарын дараа гээд тэгсэн миний ус бүр ингээд маш гоё ингээд зөөлөн болчихсон байхгүй ингээд угаагаад ингээд л гар ороход зоогддог ус миний ус. Тэгтлээ ах туралтай. Тийм байсан байхгүй. Тэгэл миний ус ингээд намирдаг болоод хүний ус чинь ингээд зөөлөн чанар одоо энэ тижэл аваад ирнэ гэдэг чинь хамгийн чухал юм билэ. Одоо эмэгтэй хүн ч гэсэн арьсан дээр ингээд тос төрөхгүй бид нар 2 3 хоног явж чаддаггүй үсттэй. Хизээч тийм зүйл байдаггүй шүү дээ бид нартай. Яг тэрэн шиг. Ус чи өөрөө яг тэрэн шиг байнгын марчилгаа шаардж яадаг. Тэгэд би үсээ эхний 3 сар ингээд яг гоё энэ уургаа түрхээд энэ шампунаараа угаагаад тэгээ өөрөө ингээд үсэндээ анхаарад бас аль болох нэг юу хэрэглэхгүй байсан. Одоо юу гэдэг синс гэдэг юм уу ямар нэгэн одоо эндүү гэдэг юм уу 2-3 сар би хүрэхгүйгээр тиссэн байхгүй. Тэгэд түүний дараа би шууд үсээ дахиж бодоход ямар ч асуудалгүй маш гоё натурал өнгө миний үсэнд нэг удаагийн бодолтоор орж исэн.